2025 он бол миний хувьд үнэхээр ажил өрнсөн ийм он жил байлаа. Хашаанда 5 мод тарьцгаая гэсэн аяныг дэлгэрүүлж, өргөжүүлж өрнүүлсэн. Энэ бол экологийн маш чухал аян байсан. Нэгдүгээр хашаанда 5 мод тарьснаар агаарын бохирдлыг бууруулахад маш чухал хувь нэмэр оруулна. Хоёрдугаарт хөрсний бохирдлоос сэргийлж шууд хөрсөндөө борооны ус шингэдэг байсныг айлууд маань усаа тосож энэ модоо усалдаг болсноор бас энэ хөрсний бохирдлоос бууруулах энэ жорлонгийн бохир урсгаас сэргийлсэн ийм бас чухал төсөл юм аа. За нөгөөтэйгөр ойн салбарт тэр бум модны аян өрнснөөс хойш маш олон иргэд төрийн бус байгууллагууд жижиг аж ахуйн нэгжүүд мод тарьдаг болсон. За эдгээр газруудаа уулзаад тойроод явж байхаар надад ямар санал хэлдэг байсан бэ гэхээр бид нарыг төр жоохон дэмжиж өгмөр байна. Бид нар мод бол тарьж чадчихна. Гагцхүү энэ суулгацуудыг эргээд зарж борлуулах, эргэлтэнд оруулах, дараагийнхаа мөнгөөр дахиад шинэ мод тарих ийм зүйл их гацж байна. За тендерт орохоор бидний шаардлага хангадгүй том компаниуд хэдэн тэрбумын тендерт ордог юм а гэсэн энэ зовлонг бол маш олон байгууллагууд ярьдаг. Нийт Монгол улсын хэмжээнд 450 гаруй жижиг аж ахуйн нэгжүүд өрхүүд ийм мод тарьдаг болсон юм байна. Энийг бид үндэслээд энэ хашаанда 5 мод тарьцгаая аянд энэ жижиг дунд үйлдвэрийг хамруулснараа бас их ач холбогдолтой болсон. Бид чинь жидүүгээ дэмжиж гэж яриад байдаг, ерөөсөө дэмждэггүй. Тэгэхээр бид бол энэ дээр бодит дэмжлэгийг бол үзүүлсэн. Ингээд саяхан мониторингийн 10 гаруй компани гараад энэ газрууд модоо хэрхэн тарьсан байна, зөв тарьсан уу, ямар шоу ургалтай байна гэдэг бүх мониторингийг хийхэд үнэхээр гүйцэтгэл бол сайн байсан. Тийм учраас энэ аяныг бол энэ 2025 оны чухал онцлох ажил мөн гэж үзэж байна.